болж байгаа юм да. За тэгэхээр хэвийн хорогдлон хэдээсэн гэсэн үг юм. Энэ бол 4500-аар зөв байсан байна. Тэгэхээр энэ дээр яасан юм? 500 шиг хэвийн хорогдол хэдээсэн гэж тарах гэдэг юм тийм 100% дээр. За ингээд 29,000-аар бидний тоо хэмжээ байсан байна. За тэгвэл энийг одоо сайхан ахиа болгох гэж байна шүү дээ. За аквариум бүтээгдэхүүн материалыг тооцоолгоё. За тэгэх юм бол 24,000 дээрээ хэдийг нэмэхлээ? 4,500 нэмлээ. За нэмэхэд 500-аас сайхан нэмэн шүү дээ тий. За ингэж яах юм? Хасган 5,000. Өөрөөр хэлбэл 25,000 байна тийм үү? 24,000 байна тий. 24,000-аар аквариум бүтээгдэхүүн байгаа байна тий. За урагтаар бол 24,000-ын бүтээгдэхүүн шилжүүлсэн дээрээ 4,500-ийнхаа C2 нь болохоор хэлээрээ 60% дээр байна тийм 0.6 нэмэх нь хэвийн хорогдлооны хөв нэмнэ. Энэ ч бол 100% дээр эцэтний зүйлсэн гэдэг байна тийм хасаг нь 5,000-аа яах юм? Үжиглэн 0.6-аар үржүүлээд хасаж өгнө. 44,200. За тэгэхээр одоо материалын нэмэгдэлтэй үед бид нар өмнөх цэхийн өртгийг яах хэрэгтэй вэ? Заавал залруулах хэрэгтэй шүү дээ, тийм. За тэгэхээр өмнөх цэхийн өртгийн залруулах гэдэг зүйл хийх. За өмнөх цэхийн өртгийн залруулга яаж хийх вэ? Өмнөх цэхийн өртөг хэдийн 28,800,000. За энийг хуваад гэн өмнөх цэхээс шилжиж ирсэн тоо хэмжээ нэлээ 20,000. Тэгсэн чинь материалын нэмэгдлээр тэр тоо хэмжээ хэдээр өсгсөн гэнэ үү? 10,000-аар өсгсөн. За ингээд өмнөх цэхийн залруулагдсан үнэтэй өртөг гэдвэ. За ингээд өмнөх цэхийн өртөг бол 1200 болж байгаа юм байна. За ингээд хүүтэй тооцсон. Материалын өртөг нь бол 5,472-ыг 24,000 хуваалаа. 200 28. За хувиргалтаа нэмж байгаа тооч. Энэ хоёроо нэмж агаад 24,200 тооч. Нийт хувиргалтын өртгөөр бодож. Цаашаа бутраагүй өстэй тийм. За нийт нэгж өртгөн 1200-аас нэмэн штэ тийм. За ийм нэгж өртгөтэй байна. За одоо хэдүүлээ зардлын хуваарлтаа хийнэ гэсэн. За зардлын хуваарлт дээр Fiber аргын хувьд бол онцлогтой гарч ирдэг юм. Бүтээгдэхүүн шилжүүлсэн өртгөө ойлгохтой болохоор яадаг вэ гэхээр 3 зүйлээс бүрддэг тийм. Нэгдүгээр улсаа үйлдвэрлэлийн C1-ийн өртөг гэдэг юм болж ирнэ. Хоёрдугаар түүний гүйцэх өртөг гэдэг юм болж ирнэ. За тэгээд гуравдугаар тайлан тогтцооны өртөг гэдэг зүйл болж ирнэ. За ийм өртөг тооцоолгоороо ялгаатай байна шүү дээ. За улсаа үйлдвэрлэлийн C1-ийн өртөг нь хэдэ? 18 сая гэдэг нь 492,920. За энэ одоо гүйцээж иж цааш нь явуулах гэдэг шүү дээ. Эхлээд үйлдвэрлэжсэн юм а эхэлж өөр өртгөөр нь гүйцээгээд цааш нь явуулаад дараагийнхаа өртгөөр дараагийн тоош ийм бүтээгдэхүүнийг явуулнаа. Fiber аргач өрнө гэдэг үстэй тий. Өмнөх юм а эхлээд явуулж дуусчаад дараагийн өртгөөрөө дараагийнхаа бүтээгдэхүүнийг тооцноо. За гүйцээг өртгийг яаж тооцох юм бэ? Хэдэн ширхэг бүтээгдэхүүн гүйцээх гэдэг аа? 5,000 шиг гүйцээх. Ямар дүнгээр гүйцээх гэдэг аа? Ямар зардлаар гүйцээх гэдэг аа? Зөвхөн хувиргалтын зардлаар буюу 635.4 гэдэг төгрөгийн өртгөөр гүйцээх гэдэг байгаа тийм. За тэгээ хэдэн хувийг гүйцээх юм? 40% гүйцээнэ. За ингээд гүйцээх өртөг гэдэг зүйл гарч ирнэ тийм. Яаж энэ 40% гарч ирээд байгаа юм? Энд бүтээгдэхүүн 60 байсан, үлдсэн 40%-ийг гүйцээж өгөх гэдэг шүү дээ энэ тайлан хугацаанд тийм. Энэ тайлан хугацааны өртгөөр 40%-ийг гүйцээх. 880. Зөв. 800. За.
За, тайлбар хугацааны өртгөө одоо яаж тооцох вэ? Эдгээр шиг бүтээгдэхүүн бид цааш нь явуулаад байгаа. 24,000 шиг бүтээгдэхүүн явуулаад байгаа. Энэний ихэнхэн байсан буюу өөр өртгөөр явуулж байгаа тоо ширхэг нь болохоор хэдэн? 5,000 ширхэг шүү дээ. Тэгэхээр энэ нэг 5,000 ширхэг үйлдвэрлэлээ цааш нь явуулчихж байгаа охин шүү дээ. Дуусгаад тэ бүцээ. За тэгвэл яг энэ тайлбар хугацааныхаа өртгөөр бол хэдэн ширхгийг нь явуулах гэдэг байгаа юм. 19,000-ыг нь явуулах гэдэг байгаа юм байна. Үүнийгээ үржлэх нийт нэгжийн өртөг болох хэдэн? 2063.1 39 сая 204,600. За одоо энэ гурвын чинь нийлбэрээ бидний юу гарч ирэх юм? Дараагийн бэлэн бүтээгдэхүүн шилжүүлж байгаа өртөг гарч ирнэ тийм. За одоо дараа нь юу өртөг байрлах вэ? Бүтээгдэхүүн бүтээгдэхүүнд орсон бүхэл юм суурьлаа гэдэг байна шүү дээ. Тэгэхээр дараа нь бид нар дуусаагүй үйлдвэрлэлийнхээ C2 өртөг хуваарлаа. За эндээс хэдэн шиг бүтээгдэхүүн үлдээд байгаа юм? 500 шиг бүтээгдэхүүн үлдээд байна. Энэ бүтээгдэхүүн чинь өмнөх цэгийн өртгийн хувьд хэдэн хувь дууссан юм? 100% шингэсэн гэсэн үг шүү дээ. Өмнөх цэгээс ирсэн үе чинь 100% болоод ирсэн гэсэн тийм. Материал нь хэдэн хувьтай байгаа юм? Асал яасан? 100% дуусаагүй үйлдвэрлэлд болоод үлдсэн байгаа тийм. Харин хувиргалтаар байгаа ээж хүртлийн хувь нь хэдэн хувь? Үгүй гүйцэтгэн 60%тай. За энэ гурвын нийлбэрээр дуусаагүй үйлдвэрлэлийн C2-т үлдэж байгаа өртөг гарч ирнэ гэсэн тийм. За одоо тэр хэвээ хурдлах өртөг хуваарлах юм уу? Эсвэл дагаа эквивалент бүтээгдэхүүн дотор байгаа л бол бид өртөг хуваарлана гэдэг байна шүү дээ. За хэвээ хурдлаа яг л энэ шиг өртөг хуваарлана те. Өмнөх цэгийн өртгөөс материалаас хувиргалтаас гэдэг байдлаар өртөг хуваарлана бид нар 501. За энийг юу нэг ингэж хэрэг алга те. Угаасаа энийг хэдэн хувьд нийлүүлсэн мөлий бид нар 100% дээр ингэж салгах шаардлага байхгүй шүү. Хэвээ орогд хэдэн ширхэг байсан? 500 ширхэг байсан. Нийтдээ өртөг нь болоо шингэсэн байна шүү. Энэ бол хэвээ орогдын өртөг гэдэг. За ингээд бодоход бидний энэ гурван зүйлийн өртөг байна. Тэр 68 сая 141,580-тай яаж байна? Энэ яаж авах юуны төлөв хийгээд гарсан юм. Одоо бүтээх зарцуулах Тэгээс таачлаа гэсэн. Түнс энэ ихтэй таармаар авах харин тэнцэн байгаа нэгтэй байдаг. Энэ хоёр зам биш болсон гэсэн үг шүү. Тэгэхээр хэвээ одоо өөр байвал шууд энэ дээр маань хөлсөн гэдэг юм. Одоо яг нэг зүгээр өмнө нь хөлсөн дотор байгаа зүгээр шүү дээ. Энийг бид нар тэнд бичиж байгаа шүү дээ. Тэгээд шууд тэгээд залруулах байна. Залруулахгүй болоод энэ чинь 1440 өртөгтэй байхгүй юу? Тийм. Бид нар түрүүн тэгээ бодож ирсэн шүү дээ. Материалын нэмэгдлгүй гэж бодоод 1440-оор бодож ирсэн. Гэтэл нөгөө материалын нэмэлттэй юм байна гэдгээ үзээд 1200-аар тавьж байгаа байхгүй юу? Өмнөх цэгийн өртөг хэрвээ материалын нэмэгдэл авахгүй яг энэ дүнгээр тавигддаг байхгүй юу? Энэ дүнгээр 1440
1440 тавьдаг хэрэгтэй байсан. Уул нь одоо өмнөх цэгийг шилжиж ирэхдээ нэг чинь хэдэн ширхэг байсан бэ гэхээр 20,000 ширхэг юм ирсэн. Тэгээ нэг чи өртгөн 1440 байсан байхгүй юу? Тэгсэн чинь дээр нь материал нэмээд хийсэн чинь тоо хэмжээ хэд болчихж байгаа? 24,000 болчихж байгаа байх нь шүү дээ. Ихсэн гэсэн үг. 24,000 ширхэг талх болсон. Тэгэхээр өмнөх цэхийнхээ өртгийг буцаагаад дахиад шинээр тооцож байгаа гэсэн үг байхгүй юу? 1440 биш юм бай. Тэгвэл хэд юм бэ гэж тооцож гаргаж ирж байгаа гэсэн. Тоо хэмжээ нэрээ буурдаг гэсэн бол тэн дээр яах юм? Тоо хэмжээгээр хасаж оруулах нь энэ дээр бас яах юм? Хаснаа. За мөн хэвийн хорогдлон хэрвээ явцад илэрсэн байсан бол энэ дээр бас яаж орж ирэх юм? Хасаж орж ирэх ёстой тий. Энэ дээр төгсгөл байгаа учраас бид нэр эквивалент бүтээгдэхүүн рүү оруулаад байна шүү дээ тий. Гэтэл энэ дээр төгсгөл биш явцад байсан бол өөрөөр хэлбэл хэвийн хорогдлоо бид нар 50% дээр илрүүлчихсэн байсан бол яах вэ гэхээр энэ дээр орж ирэх ёстой тий. Хасаад 500 ч орж ирж байгаа гэсэн. Явцад байсан бол. Төгсгөлдээсэн ерөөсөө хэвийн бос хорогдлыг зээжлэх хэрэг байхгүй. Хэвийн бос хорогдол угаасаа өртөг хуваарлна. Угаасаа эквивалент бүтээгдэхүүн таарна. Хэвийн хорогдол яадаг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэвийн хорогдол хэрвээ дусаагүй үйлдвэрлэлийн C2-ын хувь хэмжээнээс өмнө бид нар хорогдлоо илрүүлчих юм бол арай завдал шингээгүй байхад нь баг байх үед нь олоод илрүүлж байгаа юм шүү. Тэгэхээр тусдан заавал өртөг хуваарлах шаардлагагүйгээр тэрийгээ өмнө нь байгаа бүтээгдэхүүндээ жигэд хуваарлцдаг гэсэн. Тэр хорогдож байгаа юмныхаа өртгийг. Гэтэл бид нар дусаагүй үйлдвэрлэлийн C2-оос давсан хувь хэмжээндээр илрүүлчих юм бол аль хэдийнэ тэр нь өчнөө олон өртөг заавал шингэж байгаа байхгүй. Тийм учраас заавал тусдан өртөг хуваарлаад байгаа гэсэн. Одоо яг энэ шиг эн чинь бараг дууссан бахтан бүрийг олж илрүүлсэн гэдэг шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр нь шингэсэн өртгөн сая 31,700 байна. За энийг одоо хаашаа бичих вэ? Хэвийн хорогдол. Бид нар бол хэвийн бос хорогдлыг яагаад ажилтаас авна гэж үздэг шүү дээ. Гэтэл хэвийн хорогдолд ингээ өртөг хуваарлж бол юу өвчтэй. Бусдын буруутай гэж үзвэл хэвийн бос байхгүй юу? Угаасаа л илрэж болох хорогдол гэдэг шүү дээ. Хэвийн хорогдол. Юуны өртөгт орно? Одоо энийг бид дараагийн бүтээгдэхүүн болгоо шилжүүлж авах гэдэг байгаа тийм. Энэ өртөг дээр нэмж байгаа бэлэн бүтээгдэхүүн рүү шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө шилжүүлж байгаа өртгөө энэ хэвийн хорогдлын явцад төгсгөлд илэрсэн хэмжээгээр нэмэгдүүлээд өртгөө өсгөждөг гэсэн. Энэ хорогдол угаасаа гарах хэрэгтэй байна шүү дээ. Угаасаа нэг 10 талч игэхэд нэг нь яачаад байдаг болох түлэгдчихэд л байдаг болно шүү дээ. Тэгэхээр тэр нэг түлэгдэж байгаа талтныхаа өртгийг бусад 9 талхандаа шингээгээд байна л гэсэн. За энэ хоёрын нийлбэрээр буюу хэлээрэй. Яг 60 сая төгрөгөөр бид нар бэлэн бүтээгдэхүүн шилжүүлж байгаа хамсарсан зардал маань гарсан юм байна гэж. За одоо журналч хийсэн өмнө дараагийнхаа ашиглуулгын утгыг унших хэрэгтэй. За дараа үйлдвэрлэлээс ирсэн бүтээгдэхүүний 16,101 8,101 бүтээгдэхүүн байсан. Хамсарсан зардлыг зах зээлийн үнийн арга үнэлэн хуваарлаа гэж. За тэгэхээр хамсарсан зардал гэж юу юм бэ? Үзэгтэй тийм. Хамсарсан зардлын хуваарлт нэгтэй. Хамсарсан зардал гэдэг нь болохоор нэг үйлдвэрлэлийн объектоос 2-оос дээш үндсэн бүтээгдэхүүн гарч байгаа тохиолдолд энийг хамсарсан зардал гэж үзэж байгаа тийм. За энэ хамсарсан зардал гэдэг юмнаас эхлээд юунд өртөг хуваарлт юм? Эхлээд дайвар бүтээгдэхүүнтэй авах юм бол дайвар бүтээгдэхүүнд өртөг хуваарлаа шүү дээ тийм. Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн эцсийн зорилго болоогүй бүтээгдэхүүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайх ганц үйлдвэрлэдэг байлаа гэхэд өртөс болоо дайвар бүтээгдэхүүн. Мах үйлдвэрлэдэг байлаа гэхэд ясвал дайвар бүтээгдэхүүн гэдэг байгаа шүү дээ тийм. За энэ дайвар бүтээгдэхүүнийг ямар үед бид нэр өртөг хуваарлж өгдөө? Цаашаа борлуулах яг тухай баттай үед бид нэр өртөг хуваарлаа. За өртөг хуваарлахаар бол ямар дүнгээр өртөг хуваарлаа? Яг зөв те цэвэр боломжит өмнө цэнээр нөртөг байрлал. Энд чинь өөрөө борлуулалтын үнээс хасдаг нь борлуулалтын зардал болон дахин боловсруулалтын зардлыг хасна юм байна гэж байгаа шүү те. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл энэ дээр хэрвээ дайвар бүтээгдэхүүнтэй бодлого орж ирдэг байхгүй юу? Бүсний шалтгаан. Тэгэнгүүт хэрвээ тэгэх юм бол бид нар яах нь вэ? За эндээс ахаа дайвар бүтээгдэхүүн Z гарч ирсэн. За Z гэх нь болохоор борлуулна гэж үзсэн.
Борлуулах гэсэн тодорхойгүй гэвэл тэгээд ерөөсөө хамаагүй тэр дөрөөсөө тооцоол хийх гэсэн. Борлуулна гэж үзсэн. Борлуулалтын үнэ нь бол 100 мянгаар борлуулна гэж байгаа. Гэхдээ түүнийг борлуулалттай холбоотойгоор 10,000 төгрөгийн тээврийн зардал болон 5,000 төгрөгийн материалын зардал нэмэлтээр гарна гэх юм бол бид нар энэ 85,000 төгрөгөөр бүртгэх хуваарлах бичилтээ эхлээд хийдэг гэсэн. Энэ журналын бичилт нь болохоор дайв бүтээгдэхүүний дээлтээс улсаагүй үйлдвэрлэлийн 2 дугаар цэхийн кредитэд энэ дүгээр бичилт хийж өгнө шүү дээ. Гिचгээд сая хэдүүлээ хэдэн төгрөгийн зардал хуваарлах гэдэг байлаа. 60 саяын зардал хуваарлах гэдэг байгаа шүү. Энээс хасдаг нь тэрийг хасж байгаад одоо нэг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарлана гэсэн. За ийм тооцоол хийдэг шүү. За тэгээд дайв бүтээгдэхүүн байхгүй бол одоо хамсарсан зардлаа хэрхэн яаж үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарлах юм бэ гэдэг асуудал яригдана тий. За энэ дайв бүтээгдэхүүнтэй бол гэж байгаа хэдүүлээ бодоод байгаа шүү дээ тий. Бидний бодлогон дээр бол ийм юм байна тийм үү. За одоо цаашлаад нөгөө үндсэн бүтээгдэхүүнүүдтэй өртөг хуваарлах. За ингээд дайв бүтээгдэхүүн байвал хуваарлж дуусаад үлдснийг одоо үндсэн бүтээгдэхүүнүүдтэй хуваарлахдаа хэдэн аргаар хуваарлах юм бэ? За энэ дээр нэг хамсарсан зардлыг хуваарлах зах зээлийн үнийн арга гэж ямар ч байсан нэг арга байна тий. Хоёр дахь нь юу гэнэ? Тоо хэмжээний арга гэж байна. Өөр ямар арга вэ? Хэмжээний арга, нэгжийн дундаж өртгийн арга, дөрөвдүгээр шинэлсэн дундаж өртгийн арга гэх дөрвөн аргыг та бүхэндээ. За тоо хэмжээний арга бол амархан шүү дээ тий. Нийтдээ бид нар 2,000 ширхэг болон 3,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол 5,000 ширхэг бүтээгдэхүүн нийтдээ энэ 5,000-ийнхаа хэдэн хувийн энэ 5,000-ийнхаа хэдэн хувийн гэж байгаа шууд өртгөө тооцогчдаг тий. Нэгжийн дундаж өртөгчин бол ерөөсөө бид нар 60 сая төгрөгийн бүтээгдэхүүн хүлээж авч байгаа. Энэ нь 5,000 ширхэг гэж байгаа шууд нэгжийн дундаж өртгийг олчдаг тий. Харин жинсэн дундаж өртгийн арга нь болохоор жинсэн хүчин зүйл гэдгээр үржүүлж өгдөг тий. Хоёрыг харьцах 3 одоо та бүрийн эрдэн дээр байгаа хэвээр тий. 3-ыг харьцах 2 гэдэг жинсэн хүчин зүйл байна. Тийм бол тэрийг 3-аар энийг 2-оор үржүүлж байгаа дахиад тоо хэмжээгийн тооцоо тэр нь хэд бол хийсэн гэдэг 6,000 энэ нь болохоор бас 6,000 болчихсон шүү дээ. Ингээд нийтдээ 12,000 байгаад 50-50%-аар нь өртгийг хуваарлана гэж тооцсон байна тий. Үнийн зах зээлийн үнийн арга чинь бас дотроо 2 замтай. Дугаардлын зэрэгээс цаашаага дахин боловсруулалтын зардал хийдэггүй гэдэг юм. За дахин боловсруулалтын зардал хийхгүй гэж үзэх юм бол яг одоо бидний бодох гэж байгаа арга байхгүй юу? Гэтэл дахин боловсруулалтын зардал хийдэг гэх юм бол жишээлбэл X бүтээгдэхүүн дээр нэмэлтээр 5,000 төгрөгийн материалын зардал гарна. Y бүтээгдэхүүн дээр нэмэлтээр 100 төгрөгийн зардал гарна гэх юм бол борлуулалтын үнээс хасган дахин боловсруулалтын зардлыг хассан цэвэр боломжит үн цэнхэн үндэслэж байгаа хуваарлалт хийнэ гэсэн. За эдгээр аль нь ч орж ирж байгаа. Угаасаа бүгдээрийн гэх нь аль нэг нь л орж ирнэ гэсэн. Тэгэхээр бүгд ингэж мэдчих хэрэгтэй гэсэн. За энэ хоёр аргын ялуугаар ч бодсон үр дүн ижилхэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3 аргыг мэддэг байгаа л болох гэдэг шүү дээ. Жинсэн гэх юм бол үржүүлж байгаа л хуваach юм байна. Үржүүлснэхээ дараа л арга нь яг энэтэй ижилхэн шүү дээ, тий. Тэгээд зах зээлийн үн гэсэн ер нь бол хоёр үндсэн аргын гол зарчмыг мэдж байгаа л бүхэн хуваарлалт бичнэ л гэсэн юм шүү дээ. За одоо жигнэсээ бодлогынхоо дагуу хуваарлалт хийцгээе. За тэгэхээр үйлдвэрлэлээс ирсэн бүтээгдэхүүний ийм хамсарсан зардлыг зах зээлийн үнийн арга хуваарлаа. За зах зээлийн үнийн аргыг ашиглаад хуваарлалт хийцгээе. За энэ дээр хоёр бүтээгдэхүүн аваад байгаа тийм X болон Y. За тэгэнгүүт үнэ нь хэд байсан юм бэ? За тоо хэмжээ хэлээд байна. Тоо хэмжээ. Тоо хэмжээ нь болохоор 16,000 байсан юм байна. Тэгээд нэгжийн үнэ нь болохоор X-ийн хувьд 3,600. Y-гээс бид нар 8,000 шиг хүлээж авч байгаа. Нэгжийн үнэ нь бол 4,800. За тэгэхээр бол бидний нийт зах зээлийн үнэ хэдэн төгрөг болох юм бэ гэдгээ олно гэсэн. За энэ дээр хүмүүсийн алддаг юм энэ дээр энийг нэмээд энэ дээр борслоод байдаг. Тэгэхгүй бид нар нийт үнэндээ хэдэн хувийн жиг эзэлж байгаа юм бэ гэдэгт нь үндэслэж хуваарлалт хийнэ гэдэг санаж хэрэгтэй. 16,600-аар үржүүлээд нийт бид нар энэ бүтээгдэхүүнийг зараад хэдэн төгрөгийн орлого олох боломжтой юм бэ гэдэг зах зээлийн үнэ олно гэсэн. Энэ гэдэг нь 57 сая 600,000 бай. Энэ нь 8,000-аа 4,800 үржүүлээд 38 сая 400-ийн зах зээлийн үнэтэй. Тэгвэл бидний нийт зах зээлийн үнэ хэдэн бэ? 96 сая. За энэ 96 сая төгрөгийн олох боломжтой орлого юм байна. X бүтээгдэхүүний эзлэх хувь нь хэдэн? Y бүтээгдэхүүний эзлэх хувь нь хэдэн бэ? 26. Энэ 26.6 нөгөө
энэ байна. За тэгвэл одоо нөгөө хуваарлах байгаа өртөг маань хэд байгаа вэ? 60 сая төгрөгийн нийт өртөг байгаа 60 сая 60% байна. Тэгээд 40%. 46 сая нь бол x бүтээгдэхүүн юм байна. А үлдсэн нь буюу 24 сая нь болохоор y бүтээгдэхүүн байна гэж өөрчилж байна. За тэгээд дараа нь бодлуулна гэж байна. Эндээс нэгжийн өртгийн шууд болж байна. X-ийн хувьд нэгжийн өртөг нийт юм. 36-аар 16 татварлаа. 2250 нөгөөх нь за энэ байдлаар хамссан зарлаа хуваарлаж байна. За одоо бид нар ямар ч ууралж юм бэ? Илүү бүтээгдэхүүн X-ийн дэвтэд болохоор 36 сая, Y-ийн дэвтэд 24 сая. А дэвтийн тал нь бол ямар наснаас? Усаа үйлдвэрлэлийн 2 дугаар цэгээс 60 сая дэвтэж байна. За усаа үйлдвэрлэлийн 2 дугаар цэгийн дэвтэд 60 сая. За тийм гол одоо энэ бэлэн бүтээгдэхүүн гэдэг юм хараад байна тийм. За X-ийн эхний бүтээгдэхүүн болоод сайн нэг байна. За энэ дэр одоо бид нэмээд 36 сая төгрөгийн бүтээгдэхүүн байна. А бэлэн бүтээгдэхүүн нэг дээр болоод бид нар нэг бүтээгдэхүүн болоод 7 сая 350 мянган төгрөг байсан. Энд дээр бид нар 24 сая бүтээгдэхүүн хүлээж авч байна. За ингээд өртгийн байлгамтай холбоотой журналын бичлэгүүд өгсөн. За одоо ингээс бодлуулалтаа хийлээ. 18 дугаар хашлуулгын дээр цаа компанид имийг ингэж бодлуулсан. За X бүтээгдэхүүнээс эдийг зараад байна гэнэ үү? 10,000 зараад байна гэж. За эндээс бидний эхний бүтээгдэхүүн байсан хэмжээ 5 гаргалтай тийм. За эхний бүтээгдэхүүн тоо хэмжээ нь болохоор 500 ширхэг байсан юм байна. Эний өртөг болвол хэдэн бэ гэхээр сая 104,000 байжээ. За энээсээ цаашаа тэгэхээр 9,500 нь бол ямар өртгөөр зарна гэсэн үг. 2,250 бичлээ тийм. Тийм болвол нийтдээ хэдвэ гэж байна тийм. За Y-ийн хувьд мөн адилхан бид нар хэдэн ширхгийг зарж байгаа вэ гэхээр 8,000 ширхэг бүтээгдэхүүн зарж байна. Энээс эхний үлдэгдэлт байсан нь бол 2,500 байсан юм байна. Нийтдээ бол хэд байсан бэ гэхээр 7 сая 350 өртөгтэй бүтээгдэхүүн байсан. За тэгээд одоо бид нар 8,000-ыг зарах гээд байгаа учраас үлдэж байгаа хэдэн ширхгийг нь 3,000 гэсэн үг. 9,000-ыг зарж байгаа юм. Оо би буруу харсан. Оо дээдлийнх нь 8,000-ыг хараад байгаа юм шүү дээ. А 9,000-ыг зараад байгаа гэх юм бол 6,500 нь нэгжийн өртгөний хэдээр 3,000 гэж тооцсон байна. За ингээд нийтдээ А-гаас X-с болон Y-гээс зохицуулт хийх өртгийн дүн гэдэг бэ. За энэ дүнгуудыг бид нэр параметрал X-ийн хилдээтэй бичлээ нөгөө талаа бодлуулсан бүтээгдэхүүний өртөг гэдэг насан туршид бичлээ. Y-ийг ихлээр нэг адилхан 26 сая 850 Y-ийн хилдээтэй бичээ бодлуулсан бүтээгдэхүүний өртгийн дэбитэд энэ угаасаа багаас дээр өгсөн бол эсний үдээлээ ардаа энийг дээр 500 ширхэг байсан нийтдээ сайн 104,000 төгрөгийн өртөгтэй гэсэн юм байна.
болоод байгаа юм шаардлага байхгүй шүү дээ тийм. Нэгжээрээ өртгөл биднэрт байгаа учраас шууд очиж байгаа гэсэн. За болцсон уу? Юунаас юу? За бүгд хүн x-с цитас гэж байгаа. Харин 400 даа. 18 дахь хайшгүй тийм. Y-гээс болохоор 26 сая 800. За бүгд хүн x болон y-гээс кредит талдаа бичигдээд нөгөө талдаа юу юм бэ? Бодлоосон бүтээгдэхүүний өртөг дансны аль талтай? Дебет тал. Y-гээс сая 300. Жийсэн сая 329. За мөчийн бүтэгчтэй. Одоо бид нар юугаар бүтэгчтэй? Борлуулалтаа болгосон тийм. За борлуулалтын орлого болон юу гэдэг дансарсан? Дансны авлага гэдэг дансарсан тийм. За борлуулалтын орлого болон дансны авлага дээр нэг дүнгээр хэлдэг. Дансны авлагаас ихний үлдэгдэл юу юм бэ тийм? Хэд гинэ? За одоо бол бид нар энэ 10,000, 3,600-аар үржээ, 9,000-аад 4,800-аар үржээ нэмээд бичих чанарсан. 79 сая 200. За энэ бүгд бодлоотой орлого айлт ажилгүй. Кредит татсан. 79 сая 200. Нөгөө талаа бол дасны авлагатай. Үзэлтэйгээр борлуулж байна гэдэг чинь бид нар дараа тооцоогоор худалдаа авах борлуулалт хийж байна гэсэн үг тийм. 79 сая 200. За ингээд 18 дахь ажлгүйгээ болоод болчихж байна. За тэгэнгүүтээ шууд 19 дээр нь хөнгөлөлтийн хугацаанд авлага бодлуулсан гэж бодож байна тийм. За дансны авлага болоод яа тийм. 79,200 нийт дүнгээрээ буцаад яаж авах вэ? Өөр чаалж авах ёстой. 79,200-аар дансны авлагын кредитэд бичих хийлээ. А мөнгө болвол яах юм? 79,200-ийн 98%-аар орж ирж байгаа юм тийм. 2%-ийнхаа хөнгөлөлтөө уурсан дүнг. Хэмнээ дээ. За тэгээд юу гэдэг тасалсан уу? Бодлуулалтын хөнгөлөлт гэдэг тасалсан. За энэ нь бол 2%-аараа үүрнэ. Сайн 580. За энэ юу яадаг даасан бэ? Байнгын даасан уу яа? Энэ хаашаа очиж бичигдээ? Ямар тайлбар дээр байна? Одоо заалын нэгэн тас руу хаах юм байна. Оргын тайлбар хаана бичиж байгаа гэдэг. Борлуулалтын орлогыг бууруулаад борлуулалтын орлогоор цэвэр дүнгээрээ бичигдэж байгаа хэрэгтэй тийм. Түүнээс биш борлуулалтын орлого дээр энэ 79,200 бичээд энийг аваач ямар нэгэн зардал дээр аваач бичихгүй шүү дээ тийм. За тэгээд алдаад байдаг шүү. Борлуулалтын орлого дээр энүүгээ энэ 79,200-аас энэ хөнгөлөлтөд хассан дүнгээ бичиж өгнө шүү дээ. Тэгээд борлуулалтын орлого. За ингээд 18 дахь ажлыг болсон. За энэ дээр хүмүүсийн бас нэг алдаад байдаг юм. Одоо жишээлбэл энэ дээр бол нийт авах цуглуулж чинь шүү дээ. Гэтэл авахынхаа тэдэн хувийг нь цуглуулсан гэж боддог. А тэрийг нь анзаарахгүйгээр нэг бол нийт дүнгээр бууруулаад өчтөг. Аль эсвэл хөнгөлөлтөө тооцохдоо нийт дүнгийн нь хөнгөлөлтийг бичсэн гэрнээ. Авлага цуглуулахдаа яг тэр нөгөө 80% юм ч юм уу те цуглуулсан гэдээ ороод ирдэг шүү дээ. Дутуу хувиа цуглуулчтай. Ингээ баланс нь тэнцгээ болчихдог шүү. За дараа нь 2 дээр гал компани хөнгөлөлтийн хугацааны дараа өрөөлсөн. Бид нар гал компаниас нэг ийм өртөө олсон шүү дээ. Нэгдүгээр ажлууд дээр 16 сая 224 мянгаар өртөө олсон байна тийм. Материал гэсэн тийм. За энийг авцаар бууруулж шүү дээ. 16 сая 224 мянгаар дасны өөрийн дебет тавьчихлээ. Энэ нь одоо 20 дахь ажлууд юм байна. Төлсөн юм чи яах вэ? Энэ бизээ татаад тийм. Хэдээ л 16 сая 24 тийм. Үзэлтөө гэхдээ хөнгөлөлтийн хугацааны дараа төлсөн. Үзэлт байсан юм уу? Үзэлт хийдэггүй юм биш үү? За бусад төвлөрч ажиллагааны зардал нэмийг төлсөн. За төлсөн гэж байгаа учраас яах вэ? Мөнгөөс 6 сая 390 мянган төгрөг. Төлөлтөө нөгөөх нь үйл ажиллагааны зардал. 6 сая 390.
тэгээ өчигдөр төсөн зарлыг хөрвүүлнэ. За тооцсон үнцийг үнцгийн хэлт рүү хаа гэхээр яг юм. Тооцсон үнцийг за хаах бичлэлт нь ямар байх юм? Тооцсон үнцийг дээвдэд нийт дүнгээр буюу 8,544,000 төгрөгөөр дебет бичлэлтийг хийгээд энэ даас одоо яаж байгаа юм гээд хаагаад тийм тий. За энэ чинь эцгийн юм би 22 юм тий. За үүнийг эргээгээд үнцгийн хяналтаасныхаа кредит талд бичиж өгнө. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар стандартаар тооцсон үнц болон гүйцэтгэлээр гарсан үнц хоёроо хооронд нь хааж өгч байна гэсэн үг шүү дээ. За үнцгийн хяналт хоёрын хувь мөн адилхан 10 сая 81,680-ыг үнцгийн тооцсон үнцгийн дебетээр бичиж өглөө 22. За үнэгээ үнцгийн хяналтын 2 дугаар 10 сая 81,680 За одоо тэгээд яа гэвэл гүйцэтгэлээр гарсан үнц болон тооцсон үнц хоёроо харьцуулах хэрэгтэй тийм. Гүйцэтгэлээр гарсан нийт үнц нь хэдээс юм бэ? 7,792,025 байсан тийм үү? За тэгвэл бид нар илүү тооцчгүй дутуу тооцчих. Боддоор ийм 7 сая төгрөгийн зааж гарсан ш. Гэтэл бид нар 8 сая гарна гэж тооцоод өртөгтөө энийг шингээсэн тий. Тэгэхээр бидний өртөг яатсан байгаа гэсэн үг юм. Илүү өндөр илэрхийлэгдсэн байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр бид нар тэр өртгөө бууруулж өгөх ёстой гэсэн үг. За зөрүүний байгаа юм. 751. За тэр дүнгээр аль талд нь бичиж хааж өгөө. Дебет талд нь бичиж, дутуу талд нь бичиж энэ дансч яах гэж байгаа. Хаагдах гэж байгаа юм тий. 700 хэд гинэ? 51 юм. За ингээд энэ данс яасан. Хаагдж байгаа тий. За бид нар өртгөө илүү илэрхийлчихсэн байсан учраас энийг буцаагаад өгөөгийн кредитэд бичиж өртгөө өөрөж өгч штэ тий. 751,935. За үнэн 2 дугаар дансны үед бол бас адилхан. Гүйцэтгэлээр гарсан үнц нь хэд юм бэ? За энийг дараа нь тавтаа хийсэн бол тавтаагаараа бичээрэй. Тэгвэл баланстай ингэ төгрөг зөрч штэ. За 37.5 юм шүү те уг нь. За тийм юм байна. За тэгвэл одоо яасан юм бэ? Бас л яасан байна. Илүү тооцсон байна штэ те. Тэгэхээр бид нар бууруулнаа гэсэн үг те өгөхгүй. За энэ дүнгээр бид нар 23 дахь ажил үйлгээр болгосон бүтээгдэхүүн өгөх юм. За ингээд тооцсон үнцийг үнцгийн хяналтаас руу хаагаад дутуу тооцсон үнцийг бүгөөрөө хааж өгсөн юм гэдэг ажил үйлдэлүүдийг дуусгалаа. За одоо яг энэ дээр бол нь яг тэр хэлбэлзлийн шинжилгээ хийдэг байхгүй юу? Одоо бид нар нэг юм үнцгийн хэлбэлзэл гэдэг модельсэн надаа тийм. Тэр чинь яг энэ боддоор гарсан гүйцэтгэх үнц болон стандарт буюу гүйцэтгэлд нотуулсан үнц хоёрын зөрүүгэл судлаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ 751,000 яагаад хэлбэлцэж вэ гэдгийг бид нар нөгөө бас хэлбэлцлийн арга 3 хэлбэлцлийн А, Б, 4 хэлбэлцлийн аргаар тайлбарлаад байгаа байхгүй юу? За ихтэй. За одоо хамгийн сүүлийн амжилтгүйгээ одоо учир төссөн зардлын 3-1-ийг тохируулсан гэдэг үү тийм. За учир төссөн зардал гэдэг данс нь нэг үлдэгдэл нь ямар байсан гэнэ? Сайн 80,000 төгрөгийн зардал туршдаа төлсөн байгаа юм байна. 3-1 гэхээр хэд вэ? 360,000 тийм. За энэгээр бид нар учир төссөн зардлын кредитэд бичээд нөгөө талдаа бол үйл ажиллагааны зардлыг энийг хуваарлсан гэж боддог шүү дээ. Хуваарлахаар бол угаасаа үнцээ хаахаас өмнө хуваарлах. За ингээд болчихжээ. За одоо яах вэ гэхээр түл асуудал хаана гэх хам хаа.
зардал бүгөө гаргаж. За хаалтын бичиг нэг юу вэ? За хаалтын бичиг нэг бол орлогоо ханаа гэж байна. Борлуулалтын орлого бол 79 сая 200 мянган төгрөг борлуулалт хийсэн юм шиг байна тийм. За ингээд зүү дүнгээр бид нэр борлуулалтын орлогоо дебет авчижээд орлого зарлалын эзэн басныхаа бидний бичнээ 79 сая 200. За борлуулалттай холбоотой гарсан хөнгөлөлт бол сая 584 мянган бас эсвэл зүү дүнгээр буюу сая 584 мянгаар хэдийд хэмжиж өглөө энэ бас хаагтаа орлого зарлалын эзэн басны дебет бичнээ. Сая 500. За дараа нь бол бид бүгөө харж байна тийм. За бүгөө нь бол энэ гарснаасаа ер нь бол хамаагүй тэрий чинь нэг аим яах вэ? Ер нь бол ном журмынхаа дагуу ихтэй хаалтын бичгийн нэг ч орлого хаана хаалтын бичил 2 бүгөөгаар хаалтын бичил 3 бусад зардлуудыг хааж байгаа шүү дээ. Гартаарласнасаа эхлэж харж байгаа тийм. Тэрээс нь хүмүүс алдахгүй гэж. Яа, за бүгөө нэг. За тань тасны үлдэгдлүүдийг гаргаж. Шицэн. Амар батан суран, юмар суран, ариун бэлэг, уян, батар концерт, гурван туяа, навчан хан, хэлж чимэг, хан баяр, ундармаа, зүйлмаа, оо тийм үчсэн үгэрсэн. За бат чимэг, одмаа, гайхмаа, нэ, хан заяа, Ронго, бэлэг сайхан наман баяр, батан сүрэн, ийсо. Нэрийн дуудагаар чөлөөтэй байсан. Тэгээ дуудсан уу? Дуудагаар чөлөөтэй байна. Сайн атаа чөлөөг нь орж. За бүгөө идэв бэ. Окей. За ингээд энэ фактаа өгөөгийн кредитээс орлого зарлалын нэгэн басны дебиттэй 47 сая 413,372.5. За нийт үйл ажиллагааны зам 125.
За ингээд энэ данс хааглаа. Үйл ажиллагааны зардлын гэрдээс олон зардлын нэгдсэн насны дебет рүү 15 сая 261,125. За ингээд дүр данслууд хаагдсан уу? Чимээгүй тараахгүй тий. Яг инээдээ зүгээр. Тий. Баяртай юм. За одоо ингээд түр данслууд болоод хаагдсан. Тэгээд бид нар одоо ашигтай ирсэн юм уу, төлөвтэй ирсэн юм уу гэдэг байна. Ашиг юм тий шүү. За 14 сая тийм ээ. 14 сая 941 502. За энэ бол манай нийт ашиг юм байна тий. Үйл ажиллагааны ашиг юм байна. За одоо энэ үйл ажиллагааны ашигаас бид нар яах вэ? Дөрөв хэлэх ёстой тий. 10% болон 90%-аар нь бид нар журнал амжилт хийж өгөх ёстой тий. За 10%-аар нь тооцоогоор хэдийн сая 490,150,125 тий. Яахан. Ашиг хааж байгаа сте. Ашиг хааж байгаа сте тий. Ашигыг хаагаад дебет талдаа бичнэ штэ. Тийм хорийн ихнээсээ зарлаад хайж тэгээд юу хазар гэж хэлдэг. Зансан хасныхаа дараа тэгэхээр чин тэнцэхгүй үстэй. Энд чин тэнцэж хаагдахгүй штэ. Тэгэхээр одоо энэ дүнгээр бол энд бичигдсэн байгаа штэ. Энэ дүн бол энд бичигдсэн байна тий. Энэ хоёрын зөрүү чинь за зөрүү чинь 14 сая юм байна тийм үү? Энийг харин бичих тасгүй байхгүй юу? Би ингээд тайлбарлах гал энэ дээр нийт дүнг нь гаргаж ирээд байна тий. Ер нь бол бичих журнал чинь энэ хоёр л ах хэвээр. Татврын дүн цэвэр ашиг руу хааж байгаа дүн хоёр байна. За цэвэр ашиг руу 90% нь хэвээр. 13 сая 400 За ингээд яг бичигдэх ёстой журналын бичлэлт нь бол энэ хоёр л байхгүй юу? Одоо бид нар ашигыг хааж байгаа учраас олон сарлын нэгдсэн насны дебитэд өчлөө. Эсрэг талдаа аж ахуй нэгжийн орлогын албан татврын үр насны гэрдэдэд бичиж өгөх хэрэгтэй тийм. За аж ахуй нэгжийн орлогын албан татврын үр данс нь бол 2 сая 220 мянган төгрөгийн ихний үдгэлтэй байлээ. За эндээс сая 494,150,125-аар татврын бичиж өгч байна тийм. Татврын бичигдээ энэ орлого зарлын нэгдсэн насны дебитээс орлогын татврын кредитэд бичиж хийж өгч байгаа тийм. За дараа нь одоо бид нар ашигаа хаасан бичлэл болов өрнөлтсөн ашиг руу бичдэг хэрэгтэй. Өрнөлтсөн ашиг руу ашиг хаахтаа орлого зарлын нэгдсэн насны дебитээс өрнөлтсөн ашигын кредитэд бичиж чанаа тийм. За өрнөлтсөн ашигын эхний үдгийг болохоор 109 сая 3,800. Тэгээ ер нь дээр өөрийнхөө чаддаг сурснараа л бичих хэрэгтэй. Зөвл одоо 50 зөвл гарч ирэх хаанаас болно шүү дээ. Ашнар нь бол ойлгочих нь. За ингээд ингэх гээд л байгаа байна л да гэж харцсан шүү дээ. За хэд гэлээ 13 сая 447 За ингээд ер нь одоо бүх ажлуудын журналчтай дуусаж байна. За одоо ингэж хэд хэдүүлээ. Тайлбаруудаа бичдэг хэвээр. За орлогын тайлан болон өргөцсөн ашигын тайлан чинь бол яг энэ шүү дээ. Энд дээр ингэ гараад ирж шүү. За өдөртөө явахгүй бол орлогын тайлан авах юм байна шүү дээ. За орлогын тайлан болон өргөцсөн ашигын тайлан хийж. За орлогын тайлан дээр ихтэй юу авах юм? Борлуулалтын орлого. Борлуулалтын орлого мэдээ. Сая 200-аас сая 580 төгрөгийг авчлаа. За дараа нь юу орж ирэх вэ? Борлуулсан бүтээгдэхүүний өртөг орж ирнэ те. Хэд вэ? 47 сая 413,372.5. За ингээд энэ хоёрын зөрүүг юу гарч ирнэ? Нийт ашиг гарч ирнэ те. За
сая 202,000. За юм. За одоо энэ хичээл үйл ажиллагааны зардал хэсэгт нь те. Үйл ажиллагааны зардал нь энэ дүгээр те. 15 сая 261,125 гэх юм бол манайд энэ үйл ажиллагааны ашиг хэл юм бэ гэж гарч ирж байгаа. Энэ нь бол 14 сая 941,502.5. За тэгээд энэ дээр бол ер нь үйл ажиллагааны бус орлого зардал гэдэг хэсэг байдаг тийм. Улдааны байгууллага дээр л тэр гарч ирээд тэр хөдөлгөөний байгууллага дээр бол тэр бараг байдаггүй. Олж гар центр гэдэг юм үүсэхгүй байгаа шүү дээ тийм. За тийм юм чи хэдүүлээ тэр хэсгийн шууд алгасаа. Дур нь болохоор гэдэг. Сая 494,150,125. За ингээд цэвэр ашиг нь бол энэ өрийн зөрүүгээр 13 сая 447,352.5. За ингээд орлогын тайлбар болчихж байгаа тийм. За дараа хоригдсан ашигын тайлбар хийж байгаа шүү дээ. Тэгвэл өмчийн өөрчлөлтийн тайлбар хийх шаардлага байхгүй тийм. За хоригдсан ашигын тайлбар чи юу гэдэг вэ? Хоригдсан ашигын C1. За тэгээд цэвэр ашиг байвал тэрүүгээр нэмэгдээд номдол ашиг байвал тэрүүгээр буураад хоригдсан ашигын C2 гарч ирж байгаа тийм. Хоригдсан ашигын C1 нь өөрөө 109 сая 703,820 байжээ. За энэ дээр бидний цэвэр ашигын гүнчиг ишээгээ одоо тайлбар нэмэгдүүлж үзүүлж байгаа хэрэгтэй тийм. 13 сая 447,352.25 нэмэгдсэн гэж үзээд номдол ашиг тараагаагүй учраас цэн дүндээ болж байгаа юм дээ. 113 сая 150. За ингэж тайлбар хийх гэнэ. За галаасад ойлгомжтой сайн гаргасан данслуудынхаа хөлийн дүн гаргаад хөрөнгө болон их усүрээр нь ангилаад тэгзүүлж авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө үгүй гарна шүү. Энэ дээр бол ерөөсөө үйл ажиллагааны мөнгө үгүй гарна. Хөрөнгө оруулалтын мөнгө үгүй энэ ерөөсөө өртгийн тайлбар дээр бол гардаггүй. Улдааны байгууллага дээр бол яах вэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалт санхүүгийн мөнгө үлгээр аль нь юм бэ гэдгийг тэмдэглэж хэрэгтэй. Анхнаасаа болгоо бодоод явж байгаа та. Дугуйлдаг ч юм уу хажууд нь ингээд зөвлөдөг ч юм уу те. Бусд нь угаасаа үйл ажиллагааны мөнгө үлгээр байдаг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ яг гарч байгаа ажил үйлдэл дээр чинь санхүүтэй эсвэл хөрөнгө оруулалттай холбоотой ажил үйлдэлний мөнгө үлгээр гарч байгаа бол одоо харилцах данс эсвэл мөнгө одоо кассан дээр бичиж хийж байгаа хажууд нь зөвлөж заяа. Тэгээд санхүүгийнх гэдэг ч юм уу тэмдэглэж тэгээд дараа тэрийг аваад явчих. Тэгвэл бол дараа нөгөө бүх ажил үйлдэлийг уншаад тэр мөнгө үлгээний аль нь санхүү байлаа, аль нь хөрөнгө оруулалт байлаа гэдгийг хайхаж байгаа. Айгуу цаг аваад байгаа байхгүй юу? Тэр анхнаасаа мөнгөний данс чинь худалдааны байгууллага дээр 3 данс байгаа шүү дээ. Кас, төргийн харилцах, долларын харилцах гэсэн 3 данс байгаа. Энэ 3 дансан дээрээ бичлэгүүд хийж байгаа бол санхүү хөрөнгө оруулалтын мөнгө үлгээ хэрвээ гарах юм бол тэрийгэ тэмдэглээд авчих. Тэгэх юм бол дараа нь